За энэ их чухал асуудал хөндөж байгаа. Улсын хурлынхаа дэгийн тухай хуулийн дээр үндсэн хуулийг зөрчсөн зүйл залтыг 2024 оны дэгийн тухай хуулийн дээр хуулиндаар нь ижил төстэйгээр зөрчилтэйгээр тусгасан байна гэж цэцэн дүгнэлтэнд тусгасан бичсэн бил. Тэгэхээр улсын хурал өөрийнхөө дэгийг ч үндсэн хуулиндаа нийцүүлж хийж чадаагүй байна л гэсэн үг байхгүй юу? Очроо тгшүүний яриад байгаа бол тэр бүл бүтэн таад ингээд олуулаа суугаад 2 удаа дэгээ бодлоготой 2 удаа үндсэн хуулийн зөрчилтэй улаан цагаан үндсэн хуулиндаар цаг нартай хинж ойлгохоор юмыг бичсэн байхад үнийг нэг ойлгоо зөв тусгачихгүй дээ гэж. Тэгээ энүүн дээр тухайн үед ажлын хэсгийн ахлагчаар би нэг шүлгэж харсан. Ажлын хэсгийн ахлагчаар манай Бямцаг сайд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бил. Дэгийн тухайн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар. Тэгээ сая үндсэн хуулийн цэцтэр үндсэн хуулиа хамгийн сайн мэддэг хүн гэж очиж одоо эсрэг талаас очиж маргасан. Ийм ойлгомжтой амиг үндсэн хуультайгаа нийцүүлээд одоо дэгийн тухай хуулийн дээр тусгаж чадаагүй байж иж өнөөдөр улсын хурлыг ийм нөхцөл байдалд өнөөдөр хүргэсэн нь үнэн шүү дээ. Тэгээ үндсэн хуулийн цэцээс өнөөдөр та нар нэг дэгийн тухай хуулийн дээр маш тодорхой заасан амиг одоо хуульдаа нийцүүлээ гэдэг дүгнэлтийг өнөөдөр бүгдээрээ хүлээж авах гад хэлцээ сууж байгаа нь үнэн. Тухайн үед өнөөдөр тэр улсын хурлын тамийн газрын дараагаар үлзий сайхан дараа та өөрөө ажиллаж ирсэн. 24 оныхыг батлахад 19 онд энэ 20 оны дэгийн тухай хуулийг өөрчлөхөд та улсын хурлын тамийн газрын дараагаар байсан. Тэгэхэд 19 он энэ дэгийн тухай хуулийн дээр цэцэн дүгнэлтэн дээр 24 оны дэгийн тухай хуулийн дээр хуулиан дээр нь ижил зөрчилтэй байна гэж гарсан бичсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар дэгийн тухай хуулиач үндсэн хуулийн зөрчилгүйгээр хийж чадаагүй байна. Хийж чадаагүй байна. Энэ бүгдийгээ бид нар засах нь зөв зүйтэй шүү дээ. Хэрвээ ийм зөрчилтэй байх юм бол улсын хурал удаа дараа үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд ингээд дэгээс ахуулаад ер нь бол алдаа гарах магадлал бол маш өндөр байна гэсэн ийм дүгнэлтийг л үндсэн хуулийн цэцээс өгсөн шүү дээ. За энэ удаагийн ялангуяа үндсэн хуулийн одоо дүгнэлтээс бас нэг хараад энэ дэгийн тухай хуулиа ер нь улам сайн сайжруулах, ялангуяа үндсэн хуулийн дээр нарийн цаг нартаа заасан, нарийн зохицуулалтаа заасан асуудлуудыг миний бодлоор магадгүй эндээс бүр нэг ажлын хэсэг гаргаад ажиллах нь зүйтэй хаа. Дараагийн байнгын орооны хурал даргалагч нарыг, дараагийн хуралдаан даргалагч нарыг үндсэн хуулийн ямар нэгэн асуудал болохгүй тулд бид нар ингээд зөрчилтэй хуулиар өөрөөр хэлбэл 6 жил үндсэн хуулийн хувь зөрчилтэй хуулиар 6 жил манай улсын хурал дэгийнхаа хуулийг хийгээд ингээд явцсан ийм л одоо харамсалтай одоо нөхцөл байдлыг сайн өнөөдөр гаргаж ирж тавьсан байна. Тэгээд өмнөх дүгнэлтүүдийг нь ч гэсэн харж байгаа дэгийн тухай хуулиа сайжруулахын ажлын хэсэг гаргаж ажиллах нь зүйтэй хаа гэж бодож байна. За